За энэ хуран зөвлөсөн хүрэлцэж ирсэн та бүхний амгалан айлтгая. Өнөөдөр улсын их хурлд суудалтай намуудын дарга нар, за бүлгийн дарга нар тэгээд засгийн газрын удирдлага, ерөнхий сайд, шадар сайд ингэж урьсан байгаа. Тэгээд сүүлийн энэ 2-3 хоногт болж байгаа улс төр засгийн газар тойрсон, нам тойрсон асуудалтай холбоотой зүйл дээр бас байр суурь илэрхийлье гэж ингэж бодсон. Тэгээ байр суурь бид нар нэгтгэх нь зөв гэж бодож байгаа. Ер нь 2-3 хоног харлаа. Байдлыг хараад байхад бас асуудал тийм сайн тал руугаа явахгүй байна. Улс орон тохиролтой, ард иргэдэд тохиролтой ийм чиглэл рүүгээ явж магадгүй байгаа. Ингээд ажил ихтэй байгаа учраас нэг 5хан чиглэл, 5 зүйлээр энэ асуудал дээр байр суурь илэрхийлье гэж ингэж бодож байгаа. Тэгэхээр аль нэг намын удирдах байгууллага дээр шийдвэр гаргаад засгийн газарт одоо хамтарснаа болон засгийн газрын хөв зээний асуудлыг ярилцсан гэдэг бол байж болохгүй зүйлээ гэж ингэж бодож байгаа. Энэ бол манай үндсэн хуулийн үзэл санаатаа зөрчилдөж байгаа шийдвэр. Ард түмний хийсэн одоо бид нар ойг тэмдэглэх гээд байгаа 25 жил, 26 жил болж байгаа сонголттой зөрчилдөж байгаа шийдвэрээ. Энд байж байгаа хүмүүс ихэнх нь мэдж байгаа. Айл 1990 онд л бид одоо нам бол нийгмийг өдөртөн чиглүүлэх хүч, гардан зохион байгуулагч гэж ингэж ярьдаг байсан. Ийм заалтыг үндсэн хуулиас авч хайсан шүү дээ. Тэгэхээр энэ бол үндсэн хуулийн үзэл санаатаа зөрчилдөж байгаа ийм үйл ажиллагаа шүү гэдгийг шууд хэлэх нь зөв байх. Үндсэн хуулиараа бид нар намын засаглалыг халсан, ард түмний засаглалтаа болёо л гэсэн. Тэрнийг төлөөлж хэрэгжүүлдэг хүмүүс бол их хурл, засгийн газар, за сонгогдсон ерөнхийлөгч, сонгогдсон хүмүүс байна. Тэгэхээр ийм үндсэн хуулийн үзэл санаатаа зөрчилдсөн ийм шийдвэрийг албан тушаалтнууд дагах ёсгүй. Нэг намын 10 хэдэн хүн суугаад юугаа ярьсан, ямар үндслэлээр ярьсан гэдэг нь тодорхойгүй, хэн гэдэг нь тодорхойгүй. Тэгээ суугаад ийм шийдвэр гаргаж болохгүй гэж ингэж үзэж байгаа. Нэгдүгээр байр суурь бол энэ. Ер нь бүх албан тушаалтан, бүх улс төрийн байгууллага, ялангуяа улс төрийн нам энэ үндсэн хуулийн үзэл санаа, үзэл баримтлалыг дагаж ажиллах ёстой, хэрэгжүүлж ажиллах ёстой, ийм үүрэгтэй, ийм хуультай. Хоёрт нь хэлэх гэсэн юм бол хариуцлагатай байя гэж хэлэх гэсэн. Ярьсан хэлсэндээ байя. Одоо манай намуудын дарга нараа энд байж байна, ерөнхий сайд байна. Засаг байгуулж байхдаа юу ярьж ирснээ эргэж санах хэрэгтэй. Бүлгийн дарга нар байж байна. Дахид засгийг огцруулахгүй, ийм улс төрийн тогтворгүй байдал үүсгэхгүй гэж ярьж байсан биз. Тэгээд тулгымцсан асуудлаа шийднэ. Одоо тэр том төслүүдэд хөдлөгнөө гэж ярьж байсан. Саяхан одоо 2 намын дарга яг миний хажууд суугаад Зандаа хүүгийн их бол Мия гомбын их бол суугаад бид нар төрийн албыг хариуцлагатай болгоё, улс төрийн намыг хариуцлагатай болгоё гэж ярьсан. Энэ үзэл санаан дээр бид нар тохирсон шүү дээ. Тэгээ нэг ярьсан зүйлээ бид нар буцаад ээж болохгүй. Нэгэн тохироод ойлголцоод үүнийг засъя гэж байгаа бол үйлдэлээрээ, үйл ажиллагаагаараа үүнийг өөрчлөх одоо тэр буруу гэж үзэж байгаа жишгээ өргөлжлүүлж болохгүй. Олон түмэнд хандсан тэр үеэсээ бид нар бас засч явах хэрэгтэй гэж бодож байгаа. Ер нь их хурл ойрын үед хэрвээ одоо асуудал ярих гэж байгаа бол тэр төрийн албыг хариуцлагатай болох төрийн албаны хуулийг хурдан баталж өг. Тэр улс төрийн намыг хариуцлагатай болох хууль баталж өг. Тэр сонгогдсон болон томилогдсон албан тушаалтанд хариуцлага тооцох хуулийг баталж өгөө. Ингэжээс улс орон жаахан хариуцлагатай болно. Одоо бид нар ингээд яриа сууж байна. Одоо энэ ярьж байгаад итгэдэг хүн улам ховордож байна шүү дээ. Намын дарганч бай, улс төрчинч бай, хинч бай ярьж исэн итгэдэг хүмүүс улам ховордож байна. Ийм учраас бид нар улсаа хариуцлагатай болох гэж байгаа, бид хариуцлагатай болж байгаа гэдгээ үйлдэлээрээ л харуулах цаг болсон. Хийж байгаа ажлаараа харуулах цаг болсон. Харин энэ улс орноо өөрсдийнхөө үйлдэлээр бид нар унгаж болохгүй, энэ хариуцлагагүй байдлыг дэврээж болохгүй гэж бодож байна. За, 3-т нь хэлэх гэсэн юм. 3. Ер нь алдаа гэдэг ингээд бид нар орхигдсон муу зүйлээ давтах хэрэггүй юм байна. Энд байсан олон улсууд мэднэ. 90 хэд онд л гардаг байсан асуудал шүү дээ.
За энэ бол алдаа боллоо. Ерэн сургамж авъя гэд. Тэгээ бид нар зарим хуулиндаа өөрчлөлт оруулна гэд ярилцаад нам хамт олонныхоо хүрээнд хүртэл ярилцаад шийдэж ийсэн. Тэгээ одоо бид нар хүүхдүүд биш. Хамгийн гол нь бид нар хүүхдүүд биш, нөгөө талаас ард түмэн бас хүүхдүүд биш байхгүй юу? Ард түмэн харж байгаа хүмүүсийг хууртж гэнэ гэж, аль эсвэл бидний ярьж байгаад итгэж гэнэ, зөв болж гэнэ гэж ерөөсөө бодох хэрэггүй. Хүмүүс бол маш их ухаалаг болсон, хүмүүс бол бүгдийг харж байгаа, маш их хэрсүү болсон. Та нарын үйл ажиллагаа бүхнийг уншиж байгаа. Наана юу яриад цаана юу хийж байгааг уншиж байгаа байхгүй. Ард түмэн бол ингэж чаддаг болсон шүү. Ийм учраас энэ нэг вакуум орчноос бид нар энэ улс төрийн шийдвэр гаргах гэж оролдож байгаа, ярьж байгаа, гаргаж ийн гэж үзэж байгаа улсууд энэ орчноос гарах хэрэгтэй. Хүмүүст бол бидний ийм байдал бол сайхан санагдахгүй байна. Зарим нэг нам дагсан, албан тушаал горилсон, аль эсвэл халагдсан, солигдсон, эргээд нэг ажилтаа болчих гэсэн ч юм уу, тийм улсууд л баясаж байгаа байна. Өөр нэг хэмнийг дагаад баясаад ард түмэн одоо шийдэх ёстой гэж гүгээд байгаа юм байхгүй. Харин хүмүүс ажил алдаж байна. Ийм улс төрийн одоо тогтворгүй энэ байдал, ийм хэл яриа, ийм засгийн газарт одоо үйл итгэх ийм байдал үүсгэж байгаа явдал бол Монголд л хортой байна гэж ингэж ярьж байгаа гэдгийг би хэлэх гэсэн. Тэгээ нэг нам нь гар гэдэг, нөгөөдөл нь хуралдаад жаахан сууж байгаагүй одоо гар гэдэг хахад бид нар гарсан ч яг гарахад бэлэн байна гэдэг. Ийм мэдгдэл хийгээ сууж байгаа нэг тийм хүмүүст сайн болж гин гэж бодож байгаа бол энэ эндүүрэл шүү гэдгийг л. Ер нь нийтлэг эрх ашгаар бид нар асуудал харах цаг болсон. За дөрөвт нь нэг хэлэх гэсэн юм бол ажиллаа бодё бүгдээрээ. Өнөөдрийн засаг хамтраад ажиллаад хоёр намын төлөөлөл нь ороод ингээд бусад одоо улсууд нь ороод ажиллаж байгаа. Энээс илүү юм дэвшил бол яг өнөөдрийн нөхцөлд бол би гарахгүй гэж харж байгаа. Асуудал шийдэх. Энээс илүү засгийн газар гарч ирэхгүй. Тэгэхээр ийм байгаа тохиолдолд одоо хүмүүст эргэлзээ төрүүлж болохгүй шүү. Ерөнхий сайд нь яваад улсуудтай уулзаад улс орон ямар болж байгаа, засгийн газар яаж сайн ажиллаж байгаа, их хурд Монголын шийдвэр гаргагчид яаж ажиллах болж байгаа тухай яриад ирдэг. Эзгүүд нь тэгээд ерөнхий сайд кабинетээ байгуулсан хүн шүү дээ. Энэ хүнийг дуудаж байгаа шаардлагатай бол ярьж болно. Гэхдээ эзгүүд нэг юм шийдвэр гаргаад нэг юм хулгайн аргаар хийж байгаа юм шиг. Нэг ийм арчаагүй юм улс төрийн ийм хэлбэрээсээ бид нар бол гарах ёстой л гэж бодож байна. Хайрын улсын нэр, хайрын энэ ард түмний зүтгэж байгаа энэ зүтгэл гэж ингэж бид нар бодох ёстой шүү. Тэр бүхнийг нэг хэсэг нь нураагаад иж ерөөсө болохгүй. Тэгээ одоо нэг тийм сайд хийх хүсэлтэй нөгөө талд нэг тийм хагалж тоглох гэсэн чийт сайд болон чамааг дэмжинэ гэсэн ийм үйл ажиллагаанууд ч ёстой явдаг байхгүй. Тэгээ дур эзнээ болохгүй гэж одоо нэг баахан л яриа явж. Энэнийг зогсоогоо зүгээр л ажил руугаа орё хэдүүлээ. Их хурл маань тэр өргөн барьсан хуулиудыг батлах ажил руугаа ор. Засгийн газар бүрэн эрхийнхаа хүрээнд шийдэх асуудал руугаа ор. Ингэхгүй бол одоо болохгүй. Их хурлын бүлгүүч гэсэн тэрлүүгээ анхаарах хэрэгтэй. Ер нь улс төр бол нэг тэргүүнтэй шүү. Ард түмний дундаас сонгогдсон энэ бүх ард түмнийг төлөөлж үг хэлдэг нэг л хүн байна. Хэлсэн байхад бас нэг энэ чигээр ажиллах хэрэгтэй. Ерөнхийлөгч ингэж хэллээ, бид нар бодох ёстой. Гэж ингэж энэ байр суурь барьж нэг ингэж явах хэрэгтэй л гэж ингэж бодож байна. За яг хөө хэлээл бид өөрсдийнхоороо хийн, бид явдгаараа явна. Бид ингэ шийдсэн улсууд гэдэг ийм байдал гаргаж болохгүй шүү гэдгийг энд дахиж хэлье гэж ингэж бодсон. Бид нар мэдж байгаа шүү дээ. Та нар бол мэдхийн дээр мэдж байгаа. Энэ үйл явц юунд хүрэхийг энэ засгал огцорход хүргэн шүү дээ. Дахиад Монголын улс төр, дахиад энэ ард түмэнд одоо тайлбарлах, дахиад нэг хэдэн шинэ хүмүүс гарч ирэх, дахиад нөгөө нэг дур эзнээ болохгүй гэж засгийн газрын гишүүн болох гэж үзсэн нэг хэдэн хүнд албан тушаал хуваарлах гэж ийм л юм болно шүү дээ. Энэс өөр хэн ч хожих. Одоо нэг ийм туршилт хийгээ суугаад байхаа болимоор. Тэгээ яаж тайлбарлаач, яаж баталгаа гаргаач, зарим нь баталгаа гарган тайлбарлаа. Тэгээд энэ явахгүй. Ер нь энэ засаг огцорхруу л явна. Явуулж байгаа, явуулах гэж оролдож байгаа. Энийг одоо таслан зогсоох хэрэгтэй. Тэгээ өнөөдөр газар нутгийн ихэнх нь ямар гантай байна. Улаан гам биш. Энэ малчид, тариаланчид юу ярьж байна? Ард түмэн юу ярьж байна? Сэтгэл санаа нь ямар их зовж байна? Энэ чиглэл рүү хандсан алхам хийх хэрэгтэй шүү дээ. Одоо наадан болох гэж байна.
бидний наадам гэдэг бол үнэхээр одоо монголчуудын бас энэ эв нэгдлийн хамтарч ажиллахын бэлэгдэл гэж боддог. Төрүүлэх нь төрүүлээд, хоцрох нь хоцроод, унах нь унаад явдаг шудраг ёсны бэлэгдэл гэж боддог. Хэлсэн ярьсандээ байдаг Монголын уламжлалын бэлэгдэл гэж боддог шүү дээ. Тэгээ бүгдээрээ энэ ард түмнээ бодё. Хэрвээ ийм асуудал засагтай холбоотой янз бүрийн асуудал гарч ирэх юм бол би хүлээж авахгүй. Энэ дээр байр суурь маш тодорхой илэрхийлье. Та нар ч гэсэн тэгэх хэрэгтэй хүлээж авахгүй л гэж ярьж ирсэн шүү дээ. Хэлсэн ярьсандээ бай. Тавд нь миний хэлэх гэсэн юм бол ерөнхий сайд ажлаа гартаа авах хэрэгтэй. Санаачлагаа гартаа авах хэрэгтэй. Ерөөсөө танхимын асуудал, засгийн газрын асуудлыг ерөнхий сайд л шийднэ. Санаачлагаа гартаа аваад байр суурь тодорхой илэрхийлэх хэрэгтэй. Одоо нэг намаас юм уу нэг хоёр намаас бүлгээс ингээд шийдвэр гараад явчлаа гэдэг иймэрхүү маягаар тэндээс явсан юм дээр би юу ярих уу гэдэг маягаар ингэж суумааргүй байна. Энэ ерөнхий сайдын ажил улсын хурлын эрх сонгуул болоод түүгээр зохион байгуулагдсан, томилогдсон ерөнхий сайд томилогдоод тэгээд тамга хүртэл үргэлжлэнэ гэж би харж байна. Бид ингэж л тохирсон, бид ингэж л ард түмэнд ойлгуулсан, бид ингэж л ярьсан. Эндээ байх хэрэгтэй гэж ингэж бодож байна. Тэгээ нэг юм тодорхойгүй байдал, бидний энэ хэрүүл оруулалтаа энэ байдал яах гээд байгаа, юу шийдэх гээд байгаа. Энэ бүхэн чинь ард түмний нуруунд дээр өр зээл болж орж ирж байна. Монгол улсад итгэх итгэлийг унгаж байна. Хүн бүхэн гадна дотн олон хэлийн хүмүүс, олон газрын хүмүүс бүгдээрээ л харж байгаа шүү дээ. Энэ засаг нь байх юм уугүй юу? Нэг нь гарлаа юу болох вэ? Нэг нь гарна гэж юм юу болох вэ? Нэг ийм одоо шинжтэй байдлаар байж болохгүй. Ийм учраас миний төгсгөлд нь хэлэх гэсэн юм бол ерөнхий сайд асуудлаа гартаа аваа, санаачлагаа гартаа аваа. Ингээд ажиллаа сайн хий. Бүгдээрээ энэ ажил хэрэгээ хийе. Бидний өмнө хийх маш их ажил байна. Богино хугацаанд бас асуудал шийдэж болж байна. Их хурл хуралдаад олон чухал хүлээгдэж асуудлыг яриад явж шээ. Хамтраад яриад шийдье гэдэг ингэх юм бол шийдэж болж байгааг харуулж байгаа байхгүй. Засгийн газар бас эрх мэдлийнхаа өрөөнд тодорхой асуудлууд шийдээд бас Монгол руу хандсан итгэлийг сэргээгээд явж шээ. Ийм зүйл хэлэх гэсэн. Ойлгогдож байна. Ерөнхий сайдаа болсон үү? Тэ. Хоёр дарга бид нар нэгдмэл байр суурин дээр хүрлээ гэж ингэж ойлгож байна. Нэг юм чигээр ажиллая. Тэгээд энэ ард иргэд ч гэсэн гадна дотн бүх хүмүүс энэ одоо мэдээлэл энэ юм хүргэх хэрэгтэй. Очих ёстой. Энэ хүмүүс нэгдсэн ойлголттой байх хэрэгтэй. Тэр сонгуулийнхаа үед л өрсөн. Сонгуулийнхаа үед л тэр асуудлаа ярь болохгүй гэхгүй тэр халсан солисон ингэсэн тэгсэн гэдэг юм а тэр үедээ л ярь. Аяндаа тийм ярих цаг ирнэ. Түүний наан өөрсдөө итгэж байгаа энэ улс төр энэ төрийн үйл ажиллагаанд жаахан ч болов гэрэл асч итгэж байгаа энэ итгэлийг битгий ингэж нураа. Тэгээд ажиллаа хийгээд шийдээд цаашаа явъя. За хариулт алга бүгд толгойд өгч ойлгож байр суурин дээр байна гэж ингэж ойлголоо. За их бол дарга. За мулан айлтгая. Намуудын гаргаж байгаа шийдвэртэй холбогдуулж хэлж ярьж байгаа учраас би бас өөрөө болчихъя гэж ингэ санагдлаа. Та сүүлийн 2-3 хоногийн үйл явдлыг ажиглаж байна. Энэ үйл явдал бол сүүлийн 2-1 сарын туршид эхлэн тавигдаад ингээд явагдаж байгаа юм ажил л та. Тэгээ бид бол ер нь хоёр зүйлийг ярьж байгаа. Нэгдүгээрт бол хамтарсан засгийн газар байгуулахад хоёр талаасаа зөвшөлдсөн гэрээ байгуулсан. Тэр гэрээг бодитойгоор дүгнэе гэж. Хэн одоо юугаа хийж чадсан, юугаа хийж чадаагүй юм. Энэ чадаагүй алдагдсан одоо ажлууд хэний буруугаас болсон юм. Энийг бодитойгоор дүгнэе. Одоо бид дүгнсэн гэдэг байгаа боловч энэ бол нэг талын одоо тийм давуу байдлаар ингээд дүгнэгдчихсэн. Жишээ нь инг төвшин Тэлхаан нарын ахалж байгаа ажлын хэсгүүд хуралдаад хуулиа хуралд оруулаад батлуулаад болоод идэг. Эрдэнэ чимэг Бурмаа нарын ажлын хэсгүүд болохоор хуралдагчгүй, хуулийн ч орж ирдэг. Тэгээ буруу нь болохоор Монгол Ардын намын буруугаас болж энэ улсын хурал дээр ажил зогсоод байгаа юм шиг ярьж байгааг бодитойгоор дүгнэе. Тэгээд тэр гэрээний бодиттой дүгнэлтийг олон түмэнд дийлуулгая. Тэгээд тэр гэрээг цуцлая гэж нэгдүгээр ингэж ярьж байгаа. Хоёрдугаар Монгол улсын ерөнхий сайд Ардчилсан намын дарга
Манай намын бүлэг дээр одоо өнгөрсөн оны 11 сард орж ирээд бараг 7 цаг ярьсан. Сайхан зүйлүүд зөндөө ярьсан. Тэгээ одоо бол ингээд ерөнхий сайд үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу манайхаас нэг 6 хүн аваа явсан. Тэгээ одоо энэ 6 хүнийг хаан чиш одоо тэгээд гадаа өсөр хаях гэж байна. Ийм асуудал бол ерөнхий сайд энэ асуудлаа өөрөө улсын хурлд оруулж ирээрээ. Та манайхаас хүн аваа явсан, авчир тушаагаарай. Гэтэл ийм л хоёр зүйлийг бид нэр ярьж байгаа. Монгол Ордын нам бол энэ байрал суурин дээр бол байна. За. Ер нь бол нэг нь аваад явах, нэг нь өгөх тухай асуудал биш шүү дээ. Ажил хийх гэж байгаа. Хамтарсан энэ чинь улс орны ажил ярьж байгаа шүү. Яг намын гэдэг аль эсвэл одоо энэ ингэж ярьсан гэдэг. Тэгээ манай дарга нар бол сүүлийн үед сонсох дуртай дуугаа сонсоод байгаа. Сонсох дуртай дуу нь сонсогдоод байгаа. Манайхан ингэж дэмжиж जैन, тэнд алга ташиж जैन. Энд ингэж जैन, ингэх нь зөв байна гэж. Тэгэхээр энэ улс төрийн хүрээнд ард иргэдийн нэгдмэл эрх ашиг гэдгийг харах хэрэгтэй. Их бол дараа нь ерөнхий сайдны саяын гарсан зүйл дээр санаагаа явуулж байна. Тий, энэ удаагийн улсын хурлын онцлог нь олгохгүй байгаа юм. Тэгээд энэ улсын хурл судалтай намууд үндсэн хууль заасны дагуу олонхыг бүрдүүлэхийн тулд янз бүрээр хамтарч үзэж байгаа юм. Тэгээ энэ хамтрал бол одоо хоёр дахь хамтрал л да. Эхлээд арчсан нам шудраг зэвсэлтэй хамтарсан. Одоо бол ингээд бүгд 90-ийн зориг нам бас ингээд ороо явж байгаа. Ер нь бол хамтрахтаа бид бол үндсэн хуулийн тодорхой залтыг үндэслэж хамтарсан. Тэр нь одоо болохгүй бол тэрийг өчнгөө болгоод шинээр хийгээд явах болсон. Үндсэн хуулийн дагуу бүрэн байгаа юм. Энийг нэг хэлбэршүүлж ойлгоод эсвэл намуудыг үгүйсгээд байх нь бол би үндсэн хууль нийцэхгүй гэж ойлгож байгаа. Гэрээ мэрээгээ дүгнээд янз бүрийн шийдвэр бол гаргаж болно. Тэгэхдээ хамгийн гол чухал нь ерөнхийлөгчтэй санал нийлж байгаа нэг зүйл бол засгийн газар ерөөсөө огцорж болохгүй байна. Тэрэн дотор сайд нар өөрчлөгдөх бол одоо байх ёстой зүйлээ гэж арчсан нам үзэж байгаа. Тэрнийч дагуу шийдвэр гаргасан байна. Ер нь бол анх хамтрахтаа өнгөрсөн оны 12 сард сонгуулаа мартъя. Ажлаа хийе гэж орсон. Ардын нам бол түүнээс зөвхөн сонгуультай бэлдсэн байна. Тэр олон зуун төрийн албаа хаагч халсныг одоо уучлая гэж бодоход сонгуультай бэлдээд улс орон даяар кампани явуулаад байгаа. Зарим сайднаар нь зөвхөн өөрийнхөө сонгуулийн тойрог зориулж ажиллаад байгаа ч өөрөө гэрээгээ зөрчөөд байгаа учраас болохгүй юм гэж үзээд байгаа шүү дээ. Тийм учраас бол хуулиа бариад шийдвэр гаргаж явах нь зөв байх уу? Гэрээ дүгнэх барих ажиллаа бол ном журмын дагуулыг явах нь зөвтэй. Огт одоо хөдөлгөөнгүй байдаг засгийн газар гэж байхгүй шүү дээ. Ерөнхий сайд өөрчлөгдөхгүй, кабинетийн талаас илүү өөрчлөгдөхгүй байх нь өөрөө чухал болохоос буруу ажилласан хэдэн сайд өөрчлөгдөх бол байх ёстой зүйл гэж үзэж байгаа. Ер нь бол улсын хурл судалтай улс төрийн бүх намууд хамтраад хоорондоо гэрээ байгуулад за эхний ээлжинд бол 3 субъект гэрээ байгуулсан. Тэн дээр нэмж Монгол Ардын нам орж их хурл дээр судалтай намууд бол хоорондоо гэрээ байгуулагдсан. Энэ гэрээ байгуулагдсны үндсэн дээр парламент судалтай намуудын хамтарсан засгийн газар бол байгуулагдсан байгаа. Хоорондоо хийх ажлуудаа бүгдээр ингэ тавьсан. За ерөнхий сайдын хувьд бол энэ гэрээ байгуулж хамтарч ажилласан улс төрийн намууд эхний ээлжинд хоорондоо энэ гэрээнийхээ дагуу үг хэлээ олцоод за тэгээд цаашаа явах юм гэдгээ бол тал талаас нь сууж байгаа ярих ёстой. Парламент судалтай улс төрийн намуудын энэ харилцаа нэг утгаар илэрхийлэгдэж, нэг утгаар энэ харилцаа маань цаашаа яах юм бэ гэдэг энэ нэгдсэн нэг ойлголтыг хүрсэн тохиолдолд за ерөнхий сайд бас өөрөөс хамаарагдах энэ акц үйл алхмуудаа бол хийж явна. Тэрнээс энэ парламенттай судалж байгаа энэ улс төрийн намуудын хоорондох энэ үйл явц цаатайг байхад ерөнхий сайд санаачлаараа кабинетын гишүүдийн аль нэг хэсгийг нь их хурл руу авч орж ирж нэг өөрөлдөл их хурл дээр байгаа асуудлыг засгийн газар энэ асуудлыг шийдэх энэ хэлбэрийг бол ерөнхий сайдын хувьд бол ерөөсөө дэмжихгүй байгаа. Тийм учраас 6 сайдыг бол ерөнхий сайд бол оруулж ирж хилцүүлнэ гэдэг энэ саналыг бол ерөнхий сайдын хувьд бол дэмжихгүй байгаа. За ерөнхийлөгчийн байр суурийг сонслоо. Тэгээд
байр суурийг бол ойлгож байна. Ер нь бол парламент судалтай улс төрийн намууд за дээрэс нь ерөнхий сайд оролцоод энэ яриа хэлцээг бол парламентээр бол үргэлжлүүлээд хийгээд бол ари хугацаанд бол энэ асуудлыг бол нэг тийш нь болох хэрэгтэй гэдэгтэр санал нэг байгаа. Ерөнхий сайдын хувьд ч гэсэн энэ үйл явцад бол оролцоод явна гэсэн юм бодолтой байна. Зөвхөн яг болж байгаа үйл явдлыг харуул төрөн дээрээ байх юм уу, наман дээрээ байх юм уу гэдэг асуудал гарцаагүй тавьж байгаа. Тийм учраас арчилсан намын гүйцэтгэх зөвлөлийн шийд юм уу, зөвхөн арчилсан намын шийдвэрээр засгийн газрыг асуудлыг хөв заяаг нь хүндэн гэдэг бол өөрөө үндсэн хууль зөрчсөн, үндсэн хуулийн үзэл санаац зөрчилдсөн гэдэг ерөнхийлөгчийн санааг бол би халуунаар дэмжиж байна. Энийг хэрэгжүүлэх хэрэгтэй гэж бодож байна. Дээр нь арчилсан нам хариуцлагын хүндийн төвийг бол үүрж байгаа. Тийм ч учраас ажлаа цааш нь урагштай явуулъя гэдэг үгнээс Монгол Ардын намыг бусад жижиг намуудыг бүгдийн энэ засгийн газар өөрөө санаачлагаар өөрсөн. Ерөнхий сайд сайхан билег өөрөө санаачлагаар өөрсөн. Тийм учраас хэрвээ энэ засгийн газрын хувь заяагийг хүндэх асуудал гарах юм бол энэ бол зөвхөн ерөнхий сайдын эрх хэмжээний асуудал болохоос биш энэ хурд сууж байгаа намуудын асуудал биш гэдгийг бол би энд дахин хэлмээр байна. Тэгээд илүү хариуцлагатай байх хэрэгтэй. Улс орны өмнө маш хүнд байдал бий болчиход байгаа нөхцөлд тал талаас хичээж ажиллах хэрэгтэй гэдэг ерөнхийлөгчийн байр суурийг халуунаар дэмжиж байна. Энийг энд сууж байгаа намуудын дарганаар, бүлгийн дарганаар анхаарал тавраа гэж төрсөж байна. Баярлалаа. Тэрэгний зориг ногоо нам энэ засгийн газарт кабинетэд ямар нэгэн суудалгүй. Гэхдээ эвслийн гэрээнд зарчимд нүнж байдаг учраас өчигдөр улс төрийн намуудаас хамгийн түрүүнд мэдээлэл гаргасан. Мэдээллийн гол утгаснаа нь Монгол улсад өнөөдөр хоёр сонголт байгаа. Нэг нь улс төрийн доктортой байдлыг хадгалаад эдийн засгийн хүндрэлээсээ гарах гэж биднээс өөрснөө тохиролцсон нэг юм сонголт байна. Нөгөөх нь улс төрийн докторгүй байдал үүсгээд эдийн засгийн хурдл руу авчих. Эхний сонголтод бид бол уриалж байгаа. Тийм учраас мэдээлэл гаргасан. Эдийн засгийн байдал хүнд бай, эдийн засаг бол одоо бартерын харилцаанд орсон бай. Тийм учраас энийг шийдэхийн тулд одоо бид улс төрийн доктортой байдлыг ханган чухлаа гэсэн ийм байр суурьтай байгаа. Баярлалаа. За баярлалаа. За өөр хэлэхгүй байна тийм ээ. За ингээд дуусгая. За үндсэн хуулийн гэдэг дээр ерөөсөө байр суурь ойлгомжтой. Энэ нам шийдэж төр засгийн үйл ажиллагааг одоо шууд бужигнуулдаг. Тэр намын шийдвэрээс болж Монгол улсад улс төрийн тогтворгүй байдал үүсдэг, засгийн газрын хувь заяаны асуудалд хүрдэг ийм юмыг болио л гэж байгаа. Энэнийг л нам төрийг удирддаг удирдлагаас салсаа л гэж үзэж байгаа. Тэгэхээр ард түмэн бүлэг дээр ярьлаа, бүлэг дээр ярьж байгаа бол ерөнхий сайд. Засгийн газрын асуудлаа ярьж байгаа бол ерөнхий сайд. Энэ нам аль нь ч вэ засгийн газраа байгуулж явах үедээ дарга болоод бүгдээрээ намуудаа ураад бүгдийг нь оролцуулаад шийдэн цаашаа явна л гэж хэлсэн. Ийм нөхцөл байдал үүсч магадгүй ийм хүндрэл биш үү гэдгийг өмнө анхааруулж ирсэн шүү дээ. Та нар ийм хүндрэл гарна, ийм яриа гарна гэдгийг бүр өөрсдөө мэдэж засгийн газраа байгуулсан улсууд. Тийм учраас үндсэн хуулийн тэр үзэл санаатай зөрчилдсөн ямар нэгэн үйл ажиллагаа байж болохгүй. Нам төрийг удирддаг, намын удирдах зөвлөл, гүйцэтгэх зөвлөл дээр юм шийдээ, тэгээ засгийн газрын хувь заяа, засгийн газарт нөлөөлж улс төрийн тогтворгүй байдалд үүсгдэг байх юм бол ерөөсөө Монгол тогтвортой байдлын тухай асуудал яригдахгүй, хөгжлийн асуудал яригдахгүй. Ийм учраас тэр хууль дүрмээ бид нэр өөрчлөе гэж байгаа. Үндсэн хуулийнхаа үзэл баримтлалыг дагая гэж байгаа. Ард түмнийхээ сонголтыг хүндэтгэе гэж байгаа шүү. Сайд нарын асуудал бол ерөнхий сайдын. Тэр хариуцлага алдаж байгаа болохгүй байгаа сайдтайгаа хариуцлага тооцох асуудал бол ерөнхий сайдын бүрэн эрх мэдлийн асуудал. Ийм хэлбэрээр бид нар одоо цаашаага тодорхой хуулиудаа ч гэсэн өөрчлөлт хийгээд энэ харилцаагаа зөв болгоё гэж ярьж байгаа шүү. Тэгэхээр яг энэ лүгөө явах хэрэгтэй. Тэр сайд дарга нар ч гэсэн сайд дарга нар шиг байх хэрэгтэй. Сонгуул эхлэх байхад сонгуулийн сурталчилгаа шиг тийм юм хийгээд тэрнийг урамшуулад яваад байх ямар ч шаардлагагүй шүү. Ажил руугаа л анхаарал. Сонгуулийнхаа хугацаанд л тэр ярих гэх юм а ярил. Тэгэхээр нэг тийм зах замбраагүй юм шиг явсан шүү. Тэр төрийн албан хаагч шиг байл та. Очоод тэр сайд нь янз бүрийн шалтгаан гэлээ баахан улсууд халддаг, сольдог. Тэгэхээр иймэрхүү байдлууд үүссэн. Тэгэхээр ийм байя. Тэгээд энэнийг бид нар ойлголоо, ярилцлаа. Төрийн тэргүүнийхээ одоо албан өрөөнд бүгдээрээ ингээд бас байр суурийг илэрхийлээд ингээд уулзлаа. Энэ уулзалт энэ ярьсан энэ үзэл санаагаар цаашаа явах ёстой. Ажлаа хийя.
улс төрийнхөө тогтвортой байдлыг хадгалъя. Хариуцлага тооцох шаардлагатай засгийн газрын гишүүдтэй асуудал байгаа бол ерөнхий сайд хариуцлага тооцоо. Тэр асуудлаа оруулж болно. Агентлагийн асуудал байгаа бол оруулж болно. Тэр гэрээд өгнөх тухай асуудал байгаа бол их хурл дээрээ яриа. Түүнийг их хурл дээрээ яриад дахиад эн чинь тодорхой хэмжээнд өгнөхөд цаг хугацаа хэрэгтэй байх. Дахиад энэ хурл чинь хуралдан шүү дээ. Байнгын үйл ажиллагаатай ийм хурл наадмын өмнө завсарлана. Тэгээд дахиад чуулган эхэлдэг тодорхой хугацаанууд байгаа. Тодорхой бас асуудал зарлаад ярьж болдог хугацаа байгаа шүү. Тэгэхээр энэ бүх боломжууд байна. Ингээд энэнийг яг ард түмнээ сонгогдсон энэ төлөөллийнхаа хүрээнд хариуцлагынхаа хүрээнд л ярий. Тэгэхгүй бол засгийн газар огцруулах гээгүй гэдэг энэ чинь явсаар байгаа л тэр лүү хүрдгийг. Манай үндсүүд чинь тэр нээлттэй байгаа шүү. Нэг 10 хэдэн гишүүн 20 хэд гишүүн санаачлаад гарын үсэг зурлаа гэд бусд нь мэдсэн мэдээгүй бодилсан бодлоогүй коноп дараал суун. Ирц хөргсөн хүргээгүй юу яа. Энэ нэг юм чинь энэ ард түмэн чинь бүр хангалттай харсан шүү дээ. Тэгээд энд бол дургуучдаг. Ийм байж болохгүй гэж үздэг. Та нарын хуулиа янзлаач өөрчлөөч гэж шаардлага тавьдаг шүү. Тэгэхээр энэ хүмүүсийн хэлж байгаа үгийг сонсож ард түмнийхээ эрх ашигыг үрдэ барьж ажилласан дээрээ ийм л зүйлийг хэлье. Би тэгээд хоёр намын дарагтаа бас өмнө нь уулзсан өчтөр уржигдэр би хоёр зарчим бас хэлж ирсэн. За намын шийдвэр гаргаад ингэж явдгаа бол асуудал байгаа бол ерөнхий сайд тэр эрх хэмжээнийх нь асуудлыг ерөнхий сайд тэр асуудлаа шийдэг. Ийм зарчим дээр тохирё гэж хүртэл бас ярилцсан. Тэгээд энэ өргөн хүрээгээр уулзж байгаа. Зүгээр нэг өрөөндөө суугаад тэгээд ингээд хараад суугаад байгаа юм биш. Ер нь нэг өргөн хүрээгээр тэгээд энэ ард нийтэд энэ мэдээлэл очиж бүхэн өнөөдөр хүмүүс бас энэ асуудлыг сонирхож байгаа учраас ийм хүрээнд нэг ярья. Уур амьсгалын нэг жигдэлье. Хэлсэн ярьсандаа байя. Нэг чихтэй байя. Дахиад энэ засгийн газрын асуудал, дахиад энэ ерөнхий сайд гээд ийм төвшөнд яригдах бол ийм бүрэлдэхүүнээр эндээ эргэж ярих хэрэгтэй. Түүнээс биш энд нэг нам, нэг хэсэг хэвлэлийн баг хурал дээр юм шийддэг бол улс орны хөв заяаны асуудлыг, ард түмний хөв заяаны асуудлыг нэг микрофоны ард хэвлэлийн баг хурал дээр шийддэг болох хэрэгтэй. За үүнийг хэлье. Баярлалаа.